За өнөөдөр та бүхэнтэй ледлэгцний төрлүүдийн ангиллын талаар товч тайлбарлая. Ер нь бол ледлэгцийг маш олон төрөл ангилалд болон хувааж үздэг. Тэгэхээр тэр бүгдийг нэг бүрчлэн тайлбарлах нь маш төвөгтэй. За бидний зүгээс ерөнхийдөө хэрэглээ болон зориулалт технологиос нь хамаарсан 3 ангиллыг та бүхэндээ тайлбарлая. За хэрэглээний зориулалтаар нь дараах ангиллууд хувааж байгаа. За нэгдүгээр гадна зориултын ледлэгц. За гадна зориултын ледлэгц мань дотроо бас олон хэсгүүдэд хуваагддаг. За байшингийн фасадн дээр дотоох юм уу, дээвэр дээр дотоох уу, эсвэл багнан дээр дотоох уу гэд маш олон төрлүүдэд хуваагддаг. Гадна зориултын ледлэгсэн дээр нийтлэг чухал шаардлага бол мэдээж гадна өвөл хүүтэнд эсвэл дулаанд сайн ажиллах чадвартай температурыг сайн тооцох хэрэгтэй. За хоёрдугаарт нарны гэрэл хэрхэн тусч байгаас хамаарат brightness буюу гэрэлтийг зөв тодорхойлох хэрэгтэй. За дараагийнх нь бол дотор зориултын дэлгэц. За дотор зориултын дэлгэц маань бас мөн хэрэглээгээр дахиад дотроо олон хэсгүүдэд хуваагдана. За хурал сургалтын өрөө, дэлгүүр, зар сурчлагаа гэдэг юм маш олон ингээд төрлүүдэд хуваагдана. Үүнийгээ дагаад түүний кабинет болон пиксел гэдэг бүх зүйлүүд нь бас ингээд өөр ингээд зүйлүүдээр ингээд бодогддог учраас энийг та бүхэн мэргэжлийн компаниас зөвлөгөө авах их тохиромжтой. За дараагийнх нь бол зөөврийн дэлгэц гэж байгаа. Энэ ялангуяа entertainment арга хэмжээ болон үзэсгэлэнт ийм ашиглахад тохиромжтой. Энэ дэлгэцийн гол онцлог нь бол кейс хайрцаг буюу кабинет хайрцаг нь одоо олон дахин угсрах, дугуй угсрах гэдэг юм уу те. Энэ бүх зориулсан ийм кабинет хайрцагтайгаараа бусад төрлийн дэлгэцээс ялгаатай. Тэрнээс бусад тэр одоо гадна зориулт байх уу, дотор зориулт байх уу, пиксел нь ямар байх уу гэдэг энэ нийтлэг технологийн шинжүүд нь бол нэг байдаг гэсэн үг. За дараагийнх нь бол одоо хэрэглээ талаасаа ингээд бас жоох ингээд дотор нь ангилж өгдөг энэ нэвт харагддаг уян ч гэдэм үү хагас дугуй эсвэл бүтэн тойрогч гэдэг юм уу те иймэрхүү байдлаараа одоо онцлогтой дэлгэц байгаа. Тэгэхээр хэрэглээний зориулт дээр нь бид бас 4 ангиж та бүхэнд тайлбарж өгч байна. За дараагийн бас нэг чухал зүйл нь болохоор одоо нэгтршил болон пикслийн ялгаагаар нь бас ангилж хүмүүс хөвчлэн ярьдаг. За P3-тай LED, P2-тай LED гэдэг юм. Энэ нь болохоор pixel pitch буюу пиксел хоорондын зайгаар нь ингэж хүмүүс нэрлэдэг. За энэ пикслийн хувьд бол P0.5-аас за дээш дотор зориултын LED бол P3.1 хүртэл ийм пиксел зайтай байдаг. Тэгэхээр пикслээр нь бас нэрлэдэг. Бас зарим хэрэглээнд нэгтралаар нэрлэдэг. Өөрөөр хэлбэл HD, Full HD, 4K эсвэл 8K нэгтралтай дэлгэц гэж нэрлэдэг. За энэ пиксел болон нэгтрал хоорондоо одоо нэг тийм холбоотой ийм зүйл байгаа. Тэгэхээр дэлгэцийн нэгтрал болон пикслээр нь бас ангиж нэрлэдэг байх нь. За дараагийнх зүйл бол технологийн төрлөөр өөрөөр хэлбэл энэ ледлэгцийг яаж хийж гинэ гэдэг энэ технологиос нь хамаарч дараах 4 ангилалд бас хувааж үздэг. За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр DIP технологи гэж байгаа. Энэ улаан ногоон цэнхэр гэсэн 3 диодыг за тусад нь одоо модуль дээр ингэж оруулж өгч хийснээр одоо ялгаатай бусад технологиос энэ нь одоо нэлээ бас өмнөх үеийн энэ технологи одоо бас төдийлөн хэрэглэгдгүй юм технологи байгаа. За дараагийн технологи нь SMD ледлэгц гэж нэрлэдэг. За энэ нь бол одоо бидний нийтлэг хэрэгжилж байгаа хамгийн одоо санхүүгийн хувьд, хамгийн хэрэглээний хувьд хамгийн тохиромжтой юм бас ледлэгцний технологи байгаа. За тэгэхээр энэ SMD технологи нь яадаг вэ гэхээр түрүүний DIP технологиос давуу талтай нь за улаан ногоон цэнхэр гэсэн диодыг хэлхээний PCB буюу модуль дээр шууд суйрлуулах боломжтой ийм жижиг чип болгосон бөгөөд үүний үр дүнд яадаг вэ гэхээр илүү нэгтралтай, илүү өндөр наривчлалтай ийм дэлгэцийг одоо бий болгох ийм боломжийг бас бүрдүүлж өгдөг байгаа. Тэгэхээр биднээсийн нийтлэг хэрэгдэг LED бол SMD ийм технологитой LED байх нэ. Дараагийн технологи маань GOB буюу одоо SMD технологио сайжруулсан ийм хөлбөр байгаа. За SMD технологи нь яадаг вэ гэхээр диоднууд нь одоо энэ зурган дээр байгаа шиг одоо гагнаас нь салах эсвэл ачид цэвэрлэхэд жоохон төвөгтэй ч гэдэг юм бас ийм цөрөөр нөлөөнөөс гарч ирдэг. За энэ технологио сайжруулсан GOB технологи нь яадаг вэ гэхээр SMD энэ диоднууд дээр ийм маскж өгдөг. За энэ маск нь болохоор ийм нэвт харагддаг ийм цавуулаг ийм маск байдаг. За энэ маскыг төрөж өгснөөр за тухайн LED маань одоо механик хэвтэлт бага өртөмтгий болох. За тэгээд мөн тоос шорооны хамгаалалттай болох ч юм уу тийм илүү бас хэрэглээний шаардлагууд нь бас илүү сайжраа явцдаг ийм технологи байгаа. За дараагийн одоо бас нэг технологи нь яасан бэ гэхээр за SMD технологи нь pixel pitch-ийн хувьд бол бас ингээд тодорхой юм хязгаарт хүрж байгаа. Илүү наривчлалтай, нарийн бага pixel pitch-тэй LED үйлдвэрлэхэд бас ийм асуудал үүссэн. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх зорилгоор COB гэдэг ийм технологи гарч ирсэн. За COB буюу chip on board гэдэг ийм үгний төвчлөл. За энэ технологи нь яадаг вэ гэхээр за түрүүний эхний зурган дээр харж байгаа шиг SMD LED нь ингээд 3 өнгийн диодыг нэг чипэн дээр байрлуулаад түүнийг хавтан дээр гагнж өгдөг байсан бол COB технологи нь яадаг вэ гэхээр тухайн диодоо шууд хавтан дээр өөрийн
гагнаад түүн дээр тусгай юм одоо хамгаалтын юм дүрхэж өгч байгаа. За ингэснээр яг үгээр pixel pitch буюу одоо LED-ийн нэвтрэлийг илүү нарившилтай гаргах боломжтой болсон. За мөн илүү найдвартай удаан хэрэглээг бас бий болгох, ашиглах юм боломжийг олгосон учраас энэ технологи бас сүүлийн үеийн LED дэлгэцүүдэд бас их нэлээд түгээмэл хэрэглэж байгаа гэсэн үг. За өнөөдрийнхөө контентоор та бүхэндээ LED дэлгэцийн хэрэглээ болон технологиор нь за мөн пикселээр хэрхэн яаж ангилдаг уу гэдэг талаар товч мэдээлэл өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.